За нийт ардсан Монгол улсын нийт ард иргэдтэй шинийн 5-ны мэндийг хүргье гэдэг. Богинохон зүйл хуваалцъя гэж. Өнөөдөр бид ардсан улсад амьдраад байна уу? Яг өөр ямар нэгэн тогтолцоотой болчиход байна. Энийг бас ойлгохоо байсан. 1992 онд бол одоо үндсэн хуулиар батлагдсан үг хэллэг үзэл бодлоо эрхтэй л гэж тунхагласан. Гэтэл өнөөдөр бид нар чимээгүй байх үүрэг хүлээж амьдарч байгаа. Энэ ямар учиртайг мэдэхгүй гэж. Ихтэй асууж байгаа. Хүний эрх хэрэгчлөөг хангана гэж одоо ийм том зүйл байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр асуух юм бол битгий ус төржөөд байг. Шүүмжлүүл чи хийм бэ л. Дуугарвал намд орсон юм уу? Ерөөсөө л ийм хандлагатай болсон. Болгоцсон гэдэг шүү дээ. Ийм эрх байгаа юу гэдэг. Гэхдээ ашиглавал асуудал болно гэдэг шүү дээ. Үүнийг мэднэ гэж. Тэгвэл энэ эрх чинь гоёлын үг юм уу? Юу юм мэдэхгүй гэж асууж байгаа. Мэдээж бидэнд нэг ямар нэгэн шинэ хууль байх шиг. Гэхдээ энэ зүйл бичигдээгүй. Гэхдээ бүгд мэднэ гэж. Энэ ямар хууль вэ гэж чимээгүй байж. Хараад ицсэн амаа чимээгүй. Дуугарвал ажилгүй болно. Асуувал дайсан болно. Илчилвэл ганцаардна гэж. Гэхдээ ардчлал гэдэг чинь олон хүн ярьдаг тогтолцоо биз дээ. Харин одоо олон хүн чимээгүй байхыг суралцж байна. Өөрөөр хэлэх юм бол ардчлал гэдэг санал өгөх өндөр чанга дуу хэлдэг юм уу? Бусад өдрөн чимээгүй байх системийг хэлдэг юм уу? Хэрвээ эрхчлөө бодит бол яагаад айдас бодит байдаг? Хэрвээ хууль тэгш бол яагаад шүүмжлэл тэгш биш байдаг? Үүнийг асууж байна. Үндсэн хууль бол ном. Гэхдээ ном уншдаггүй бол тэр зүгээр л цаас. Эрхчлөө бол заалт. Гэхдээ хэрэгжихгүй бол тэр зүгээр л мөр. Чимээгүй байх үүрэгтэй гэж үндсэн хууль байхгүй. Гэхдээ тийм нийгэмд ийм болгосон гэж. Энэ хамгийн аимшигтай. Энэ бол ардчлал биш. Энэ бол ардчилсан тогтолцоог үгүй хийж байгаа явдал гэж одоо ойлгох. Бид ардчилсан улсад амьдардаг. Гэхдээ дуугар бол хитрхи гэж. Чимээгүй бол хитрхи гэж. Шудраг бол гинэн гэж. Дасан зохицуул ухаантай гэж. Энэ юу юм? Дасах үйл явц гэж. Бид эрхтэй юу? Эсвэл эрхийн тухай дурсамжтай юм уу? Чимээгүй байх үүрэг гэж байхгүй. Гэхдээ чимээгүй байх айдас гэж бий. Ардчлал бол эрхчлөөний тухай ярьдаг тогтолцоо биш. Ардчлал бол айхгүйгээр ярьж чаддаг орон зай юм. Үүнийг хинч ойлгохгүй гэж. Хэрэг бид айж байвал асуудал бидэнд биш. Орчинд бий. Та өнөөдөр чимээгүй байх уу? Эсвэл үндсэн хуулиа унших уу? Ямар нэгэн эрх бидэнд байна уу? Энэ зүйл гоёлын үг юм уу?